Эрүүл мэндийн байгууллагын санхүүжилт 21 оноос өмнө бол бид нар улсын төсвийн санхүүжилт, эрүүл мэндийн даатгалын санхүүжилт байгууллагын өөрийн орлого гэсэн 3 их үүсвэрээр бид нар зардлаа санхүүжилж байсан бол 21 оноос хойш эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын дагуу гүйцэтгэлээрээ санхүүжих энэ систем рүү шилжээд тусламжуулалт ажиллагааг явуулж байна. Эмнэлгийн тусламжуулалтын даатгал бол сүүлийн 10 жилийн байдлаар бол улсын төсвөөс 28.9 тэрбум төгрөгийг, за эрүүл мэндийн даатгалаас 136.8 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлж үйл ажиллагаагаа санхүүжүүлж ирсэн. За бид нар өнгөрсөн 10 жилийн хугацаанд эмнэлгийн тусламжуулалтын шин дэвшилтийн технологи, за тусламжуулалтын чанар хүртээмжийг сайжруулахын тулд 40.1 тэрбум төгрөгийн сүүлийн үеийн дэвшилтэд тоног төхөөрөмж, багаж техник хэрэгслэр ханган ажилласан байна. За 23 онд бид нар энэ гүйцэтгэлийн санхүүжилтээр нийт 30 ажилтныг орон сууцжуулах, орон сууцны урьдчилгаанд дэмжлэг үзүүлэх 600 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн байна. Өөрсдийнхөө нөөц бололцоо гүйцэтгэлийн санхүүжилттэйгээ уялдуулаад нийт ажилчдынхаа ур чадвар, ажилласан жил туршлагаас хамаарат цалинг 15 хүртэл хувиар засгийн газрын тогтооллоос гадна нэмэгдүүлэн олгож нийгмийн асуудалд нь тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж ажилласан.